Сайн байцгаана уу хүмүүс сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Та бүхэнд Love and Respect номынхон төгсгөлийн хэсэг буюу 2 дахь хэсгийг бид хоёр хамтдаа хүрэхэд бэлэн болоод байна. За тэгээд өнгөрсөн эхний партиг бол сонссон сонсогч нар маань бол тэр дотроос маш их зүйлсийг сурж аваад бас амьдралдаа хэрэгжүүлээд эхэлсэн байхаа гэж найдаж байна. Тэгээд дараагийн хэсэг маань бол нэлээд тодорхой яг юм зөвлөмжүүдээс бүрдсэн. Тэнд яг одоо ингээд хайр ба хүндлэл технэрийга яаж хайрлуул, нөхрийгөө хэрхэн хүндлүүл, танай гэр бүлийн харилцаанд ямар сайн сайхан үр дүн үзүүлж болох вэ гэдгийг илүү тодруулж өгсөн тийм гайхалтай зөвлөмжүүдээр номын маань үлдсэн хэсэг бол үргэлжлэх байгаа. Тэгээд эхний зөвлөмжийг ундраа та бүхэндээ ярьж өгөх болно. За тэгэхээр бид ерөнхийдөө сурсан байгаа. Нөхөр хүнийхээ зүрх сэтгэлд хүрэхийн тулд түүнийг хүндлэх ёстой юм байна гэдгийг бид тэгвэл нөхөр хүний 6 талбарыг би өнөөдөр та бүхэнд хуваалцахаар бэлдсэн байна. Эхнийх нь талбар юу вэ гэхээр эр нөхрийнхөө ажиллаж, хөдөлмөрлөж, амжилтанд хүрэх тэр ирмэлцлийг нь хүндэлж ойлгох гэдэг талбарыг өнөөдөр ярих байна. Тэгээд ер нь бол эхнэр хүний хувьд нөхрийнхөө тэр ажиллаж, хөдөлмөрлөх тэр хүслийг ойлгоно гэдэг нь яг нөхрөө хүндлэх маш том алхмын яг нэг хэсэг нь болж өгд юм байна. Яагаад нөхөр хүнд ажиллах гэдэг зүйл, хөдөлмөрлөх, амжилтанд хүрэх гэдэг зүйл чухал вэ? Анх эрэгтэй хүнийг бурхан бүтээгээд Эден цэцэрлэгт авчирдаг байгаа. Яг тэр цэцэрлэгийг арчиж, ургуулж, тордуулахын тулд бүгдийг яг Адамд өгсөн байдаг. Адамд бүх зүйлүүд байгаад яг тэр бурхны даалгаж өгсөн тэр цэцэрлэгийг арчилж тордох гэж бүх зүйлүүд түнд өгөгдсөн байсан. Бүх зүйл маш төгс төгөлдөр сайхан байсан боловч бурхан хараад яг Адамд яг нэг зүйл дутуу байгааг олж харсан байгаа. Энэчнээс анзаарах юм бол эр хүнд эмэгтэй хүнийг өгөхөөс өмнө бурхан аль хэдийн ажил хөдөлмөрийг өгсөн юм байна. Тэгсэн мөртлөө нэг зүйл дутуу байна гэдгийг олж харсан. Тэгээд бурхан нэг тохирох туслагчийг өгье гэд Эваг бүтээж өгдөг байгаа тийм үү. Тэгээд харах юм бол тэр туслагч гэдэг үг маань еврей хэл дээрээ болохоор юу гэсэн үг вэ гэхээр хариулагч буюу хариулдаг туслагч гэсэн утгатай юм байна. Бүгд хамтдаас 1-р Коринт 11:9-ийг харах юм бол юу гэж байгаа вэ гэхээр эрэгтэй хүн эмэгтэй хүний төлөө биш харин эмэгтэй хүн эр хүний төлөө бүтээгдсэн гэдгийг хэлсэн байгаа. Тэгэд яг энэ бурхны бидэнд өгсөн зааврыг энэ хугтгууныг бид ойлгох юм бол яг бидний яг эрэгтэй хүнийг ойлгоход яг ямар талбар дээр нь яаж хүндлэх вэ гэдгийг нь улам илүү тодорхой болж өгөх юм байна л да. Нөхөртөө хандан эмэгтэй хүн яг юу гэж хэлэх нь илүү зохистой байдаг вэ гэхээр би чамд л хайртай байхад бүх зүйл болно гэдэг үгнээс илүүгээр би чамд хайртай, би чиний төлөө энд байна. Чи юу хийхийг хүсэж байгаа, ямар хүн болохыг хүсэж байна те. Би тэр чинь дэмжиж, тэрийг чинь хүндлэж, би чамд үнэхээр туслахын тулд энд байна гэж хэлэх нь яг илүү те би чамд хайртай штэ гэж хэлхээсээ илүү тийм утгатай бидэнд нөхөртөө яг зүрх сэтгэлд нь хүрхүүцээр яг тэгэж тусч чаддаг юм байна. Тэгэд ерөнхийдөө харах юм бол эрэгтэй хүмүүс хоорондоо ингээд уулзаад анх танилцж байгаа хүмүүсүүд яг би бинээсээ юу асуудаг гэхээр чи юу хийдэг вэ? Ямар ажил хийдэг вэ гэж асуулт юм байна. Тийм үү? Тэгээд одоо жишээлбэл чи ямар ажил хөдөлмөр эрхэлдэг вэ? Юу хийдэг вэ гэж би бинтгээ илүү их танилцдаг хамгийн ерөнхийдөө асуудаг асуулт нь. Тэгээд ерөнхийдөө болохоор эрэгтэй хүн яг хийж байгаа ажиллаараа өөрийгөө тодорхойлдог юм байна. Тэгэхээр одоо магадгүй та эхнэр хүн нөхрийнхөө ажил хөдөлмөрийг нь үнэлдэггүй эсвэл за нэг тийм олигтой юм гүйүүлсэн юм хийдэггүй сүртэй ажил төрөл хийдэггүй тэгээл нэг л байдаг гэж боддог хардаг тэгэн гутаа тэрийгээ бас нөхрийнхөө хажууд ч юм уу нөхрийнхөө өмнө бусад хүмүүсийн хажууд тэр их сүртэй юм хийдэггүй дээ гэж тэгэж хэрвээ хандлага харуулсан байх юм бол та аль хэдийн нөхрөө энэ бол зүгээр лузер юм аа гэж хэлчихсэн түүнийг хинч хэрэггүй хүн гэд бараг л дуудчихсан гэсэнтэй адилхан байдаг юм байна. Тэгэхээр энэ ч бас нэг жишээ дурдсан байгаа. Нөхөр нь ажиллаад хараад гэртээ ирэхдээ маш баяртай ирсэн. Тэрний юу байсан бэ гэхээр тэр маш их борлуулалт хийдэг ажил хийдэг. Тэгээд маш том борлуулалт хийчихсэн, маш баяр хөөртэйгээр гэртээ ирээд их нэртэй хэлдэг. Гэсэн чинь би өнөөдөр маш том борлуулалт хийсэн гэд яг нөгөө баяр хөөр ингээд их нэртэй хэлсэн чи ихнэр нь өө тийм үү за болж дээ гэд
Тэгээд өнгөрсөндөө эхнэрийн дотор угаасаа тэгэл маш их зүйлүүд эргэлдэж идэгтэй. За хүүхдээ хооллох хэвээр, за нөхрийнхөө хоолыг хийх хэвээр, за дараагийнх нь юу илээ гэж маш олон зүйл эргэлдэж ирсэн учраас яг нөхрийнхөө тэр хуваалцж исэн яг тэр мэдээнд тийм үү за болж дээ гэж өнгөрцөн. Гэтэ яг нөхөр хүн яг тэр үед яг юу хийж байсан бэ гэхээр яг тэр хүний хувьд маш амжилтанд хүрчихсэн те маш гоё зүйлийг хийсэн, ажил дээр ийм маш том зүйлийг хийчихсэн байхад нь тэр баяр хөөрөө ихнэртэйгээ хуваалцсан чинь яг тийм сэтгэлд нь хүрсэн тэр acknowledgement буюу нэг тэгж үнлээгүй тэгэнгუут нь ингээ жоохон гонсойсон. За ер нь би нэг ажилтныхаа талаар те ингээд их нартаа яриад те хилээд байх ер нь хэрэггүй юм байна да. За тэгэл дугаал ер нь байж та гэд ерөнхийдөө нөхөр хүмүүс чимээгүй болоод тэгээд ерөнхийдөө нэг ажлынхаа төлөөр ярилцаж хуваалцахаа болж эхэлдэг юм байна. Тэгэхээр бид нар бас яг тэрэн дээр анхаарах хэрэгтэй юм байна. Бид нар заримдаа ингээд ихнэрүүд хүртэл нөхрөөсөө те миний ярьж байгаа зүйлд нэг pay attention тавиад өгөөч гэдэг шиг адилхан нөхөр хүн тань ажлынхаа талаар ч юм уу те хийж байгаа зүйлийнхаа талаар хуваалцж байгаа бол та түүнийг сонирхож асууж бас үнэхээр баярлж байгаа тэр баяр их юм бол баярыг хуваалцаж хэрвээ одоо ингээд хэрвээ ажлаа алдсан байлаа гэж бодоход заах дээ зүгээр штэ гэд нэг тийм үл таамсарсан байдлаар биш адилхан хэцүү байгаа тэр зүрхтгэлийг бас хуваалцж байгаа. Яад гэвэл тэр хүний хувьд те нөхөр хүний хувьд ажил хөдөлмөр хийж тэр ажил хөдөлмөрөөрөө өөрийгөө хинбэ гэдгийг тодорхойлуулж байгаа нь тэр хүний хувьд бас үнэлэгдэх нэг том шалтгаан болж идэг юм байна шүү. Нэг хідэн зөвлөмжүүд бас хэлсэн байгаа. Тэгээд түүний ажиллах тэр зориулалт тэр тэмүүллийг хэрвээ та үнэлж хүндэлгээ хилж байгаагүй болвол бичих ч юм уу те хэлэх ч юм уу ямар нэг байдлаар илэрхийлээд үзээрэй. Түүний бас мөрөөдлийг тэг битгий няцаагаарай. За чиний над бодож байгаа, чиний над хий гэсэн зүйл чинь болох ч юм уу бүтггүй ч юм уу гэдэл нэг тиймэрхүү байдлаар биш харин мөрөөдөж байгаа тэр танд ярьж байгаа хаваалцж байгаа зүйлийг дэмжиж байгаарай гэж бас зөвлөсөн байгаа. Тэгээд танд бас яг нөхөр чинь илүү ойр дотн баяр хөөртэй сэтгэл зүрхээ нээсэн тийм хандлагатай байхыг хүсэж байгаа бол түүний ажлыг нь тэ шүүмжилж дорд үзэж үл хүндэлсэн байдлыг бас бити харуулаарай гэж хэлсэн байна. За тэгээд дараагийн сэдв маань юу вэ? Эхнэрүүдэд зориулсан сэдв байгаа тийм. Тэр энэ зөвлөмжүүдийн маань эхнийх нь бол эхнэртэйгээ ойрхон байх, ойр дотн байх гэсэн энэ зөвлөмж байна. Тэр энэ ойрхон байх гэдгийг номын зохиолч маань бол Библиэс Эхлэл номноос татсан байгаа. Эхлэл номын 20 дугаар бүлгийн 24 дугаар ишлэлийг. Тиймээс эр хүн өөрийн эцэг эхээ орхиж их нэртэйгээ нэгдэнтэд нэгэн мах бий болно. Нэгэн бий болно гэж бичсэн байгаа тийм. Тэгэхээр энэ нэгэн бий болох гэдэг энэ үг өөрөө ямар утга агуулж байна вэ гэхлээр хоорондоо ойрхон байх, тийм ээ, холбоотой байх, бие биентэйгээ илүү их ойрхон байх гэсэн энэ утгыг агуулж байгаа. Тэр яг эндээс үзэх юм бол Бурхан хүндрэлтнийг бүтээгээд Адам анхны хүнийг бүтээсэн тэр анхны хүнийг бүтээсэн цагаас хойш түүний туслахыг бүтээгээд түүнтэй хамт байх энэ одоо зорилгыг тийм ээ хамт байлгахаар анханасаа бүтээсэн гэдгийг эндээс бол цэвэр харж болж байгаа. Тэр хамт байх гэдэг ойлголт аюул чухал байгаа байхгүй. Мөн дараа нь Бурхан бол Израилийн ард түмэнд хуулиудыг өгөхдөө Тооллого номын 24 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлээр бүр яг маш тодорхойгоор тийм эр хүн дөнгөж ихнэр авсан бол тийм ээ гэр бүл болсон бол ямар ч дайн тулаан одоо ямар нэгэн ингээд албан үүрэг хариуцахгүйгээр бүтэн 1 жил тэр ихнэртэйгээ хамт амьдраа гэсэн ийм хуулийг өгсөн байна. Бурхан. Тэр эндээс юу харуулж байгааг бол эндээс Израилийн ард түмэн бол ямар ч байсан гэрлэлт гэдэг ойлголтыг маш сайн авч ирсэн байх нэ. Эндээс өөр юу ойлгож болох вэ гэвэл гэрлэлтийн эхний 1 жил гэдэг бол тухайн тэр гэрлэлтийг хэр одоо бат бөх байлгах вэ гэдгийг шийдвэрлэж идэг тэр шийдвэрлэх хамгийн чухал 1 жил байдаг байна тийм. Тэгэхээр ирээдүйн хойч дараагийн тэр он жилүүдэд тэр гэр бүл салж сарнихгүй бат бөх бие бинийгээ ойлгодог тийм сайн суурьтай гэр бүл байхын тулд 1 жил тийм ээ. Гэхдээ үүнийг цааш нь задлаад ярил мэдээж маш их зүйл байгаа. Хамгийн гол нь номын зохиолч маань бол Библиэлд ч мөн энэ ойрхон байх тухай зүйлсүүд маш их байна гэдгийг ингээд дурдж өгсөн байгаа. Номын зохиолч маань нэг онгоо бичсэн байгаа. Тэгээд би та бүхэнд яг энэ онгоог бас ярьж өгье. Нэг эхнэр нөхөр хоёр ингээд зоогийн газар хоол идээ суужсэн. Тэгсэн чинь хажуугийнхын ширээн дээр бас нэг хос ингээд эхнэр нөхөр хоёр ирд суугаад тэгээ эхнэр нь нөгөө нэг тэр сүүлд ирсэн хоёр хосыг ингээ хараа суужсэн чинь нөгөө хоёр чинь учиргүй ингээл бие бинийгаа тэрэл бие бинийгаа үнсээл тэ нөхөр нь бол ер нь тэр эхнэртэй ингээл маш их халамж үзүүлээл гарын байраад суудсан тэ ингээд ойрхон хажууд нь яг ингээ суудсан. Тэгээ яг тийм биш байгаа нөхрийгөө нөгөө эхнэр ингээд хараа суужсэн аа. Нөхрийгөө дуудсан гинэ. Хөш гэсэн чинь нөхөр нь яасан гэсэн чи тэр хоёр хосыг хардаа.
тэр нөхрийг хардаа чи эсвэл хичнээн халамжтай ямар гоё ингээд эхнэрийгээ тэрвэл үнсэл гарын байраал хоолын хүртэл ингээд халбагдаж өгөөл чи тэрийг харж ийн үгүй л тэг. Чи нэг ингэдэггүй юм уу? Чи нэг ингээч тэгсэн юм л дээ эхнэр нөхрийгөө. Тэгсэн нөхөр нь нэлээд харж яснаа. Хараа би тэр хүүхний чинь сайн танихгүй штэ гэж хэлсэн байхгүй. Тэгээ зүгээр энэ онгоноос юуг харж болж байгааг уг нь бол эмэгтэй нь өөрт нь ойртоод одоо тэр хайр халамжийг нь хүссэн тэр хүслийнхаа дагуу уг нь бол нөхрийгөө тэгж ятгаж байгаа. Гэтэл нөхөр нь болохоор огт тэгж юусаа харж чадахгүй байгааг энэ онгоогоор маш сайн илэрхийлж өгч байгаа байхгүй тийм. Эхнэрүүд маань уг нь бид нарыг ойрхон байгаасаа өөрт нь ингээ халамжлаасаа бүр бид нь ингээд хүрээ тврээд өгөөч гэж уугаад байхад нөхрүүд маань тэрийг анзаарж олж харахгүй байдаг. Тэгэхээр энэ дээр нөхрүүд маань бас маш сайн анхаараарай. Энэ ойрхон байх, эхнэртэйгээ ойр байх, харилцаагаа ойрхон байлгах гэдгийг зарим хүмүүс, зарим ирчүүд хоорондоо буруу одоо үлгэр дуурайл бие биендээ үзүүл бие биендээ аягүй нөлөөлдөг гэнэ. Юу гэвэл за монголоор бол одоо нэг базуулсан энэ төр гэж яриад байдаг шүү дээ. Одоо хошин шогийнхан мөртл ингээл тэрүүгээр нь те хүмүүсийг ингээд хошигнсон байдлаар хэлж байгаа боловч энэ цаана бас нэг гэр бүлд бол айгүй тийм буруу үлгэр дуурайл үзүүлсэн байна. Би одоо зүгээр ингээд бодож байгаа те юу гэхлээр базуулсан гэдэг ойлголт болохоор ирчүүд бол ингээд эхнэрээсээ амар хит хамааралтай болж болохгүй ч гэдэг юм уу те эхнэртэй ингээд бүр захируулчихсан хамаг юм ингээд мэддэг чиний гарч орох хэрэг байхгүй гээл те иймэрхүү юмнуудыг яриад байдаг. Гэтэл яг үнэндээ бол эр хүн гэр бүлдээ анхаарал тавих, гэр бүлээ тэгж халамжлах асуудал бол тэр хүн нэгдүгüрт байх ёстой. Тэгжээж эр хүн гэр бүлээ цогцлон барьж те босгон байгуулж авч явдаг ийм учиртай байгаа. Тэр мэдээж эр хүнд бол хувийн орон зай, хувийнх нь одоо тэр бодож суух цаг гэдэг зүйл хэрэгтэй боловч тийм ээ. Мэдээж эхнэрт чинь таны амьдралдах оролцоо бүр маш их хэрэгтэй байгаа. Эхнэрт чинь таныг ойрхон байгаасаа, надтай хамт байгаасаа гэж аюул олон зүйл дээр ингээ хүсдэг, хүлээдэг, хэрэгцээ нь бас байж идэг тий. Өөрийнх нь чадахгүй, хүч нь хүрэхгүй тийм зүйлүүд маш олнороо байж идэг. Тэгэхээр ирчүүд маань эхнэртэйгээ маш сайн ойр дотн байгаарай. Зөвхөн бие физиологоор ойрхон биш. Зүрх сэтгэл санаа, оюун ухаан бүх зүйлээрээ хамт байж одоо ойрхон байх нь маш чухлаа. Энийний үр дүнд юу гардаг вэ гэхлээр та хоёрын харилцаа бол улам батбих, улам цаашаа ингээ гүнзгий тий сайн суурьтай болж бичнэ гэсэн ийм зөвлөмж байна. Дараагийн зөвлөмжийг Ундраа маань ярина. За хоёр дахь талбар маань юу байгаа вэ гэхээр нөхөр хүний гэр бүлээ хамгаалах хүслийг нь ойлгож талархах гэдэг талаар ярьж байгаа. Тэгэхээр Бурханы яг эр хүний дотор хийж өгсөн яг тэр хүсэл нь хамгаалж гэр бүлийнхаа тэр хэрэгцээг хангаж өгөх. Тэгээ бүр шаардлагатай болвол бүр тэднийхээ төлөө өгөхөд тийм бэлэн байх тэр хүслийг Бурхан аль хэдийн эр хүний дотор өгсөн юм байна. Тэгээ бүгдээ хамтдаа Эфес 5-ын 22-оос 24-ийг харах юм бол эхнэрүүдээ эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхаа толгой юм. Чуулган Христэд захирагддгийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагдаа гэж хэлсэн байна. Тэгээд яг энэ захирагд гэдэг үгийг ингээ харах юм бол эрэгтэй хүн ингээл яг түрүүний хуваалцсан шиг тийм дээр ирэх мэдлэлтэй тэг ингээд нэг чадaltaй босс шиг тэгэнгүүтээ захирагдуулаад байгаа одоо тэр эмэгтэй эхнэр нь болохоор нэг тийм дорд те тэр бүх юм хийдэг боол шиг юм шиг яг тэгж ойлгож харах гад байдаг. Тэгээд тийм талууд бидэнд байдаг. Гэхдээ яг энэ дээр юу гэсэн үг вэ гэхээр Бурхан тэ эр хүн болвол хүчтэй мундаг, эмэгтэй хүн бол сул дорой гэдгийг хэлгээд яг энэ ишлэлийг өгсөн биш. Харин ишлэл нь өөрөө эр хүнд ямар их үүрэг хариуцлага өгөгдсөн бэ гэдгийг харуулд юм байна. Хэлсэн байна те. Эр хүн болвол яг өрхийн тэргүүн байх тэр үүрэг хариуцлагыг өгсөн юм байна. Эхнэрийнхаа дээр те халахвч хамгаалагч нь нөхөр хүн болсон болвол эхнэр хүн яг түүний халахвчин доор нь орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо нөхөр нь шүхэртэй борооноос хамгаалж бид нэр шүхэр барьдаг шиг яг гэр бүл эхнэрийнхаа дээр ирэх хүн яг тэр шүхэр мэт халахвч мэт орших яг тэр байрших тэр үүргийг Бурхан өгсөн юм байна. Тэгээ мэдээж зарим одоо ингээд хүмүүсийн хувьд яг энэ өрхийн тэргүүн байх те яг эхнэрээ захирах гэдэг энэ тал дээр их мэдлээ гэхүү те буруу ашиглаад те яг гэр бүлээ эхнэрээ ингээд хүчирхийлдэг тийм нөхрөөд залуучууд бас байдаг. Гэхдээ яг тэдний дотор те яг үнэхээр таны нөхөрт ч юм уу яг тэр эр хүнд тэр хүн чанар байгаад тэгээд Бурханы хэлж байгаа нэрээ хайрал гэдэг
тэр тушаал дор явж байгаа эр хүн өөрийнхөө тэргүүн байна гэдэг тэр байр суурийг ухамсарласан хүн хизээч их нэртэй хүүхдүүдтэй тэр харгас хэрсгий тийм боос мэттэй дарангуйлж хүчрхийлж ханддаггүй юм байна. Тэгээд бас бидний сонссноор мэдснээр ингээд ихнэрүүд заримдаа эмгтээчүүдийг гэж ярьдаг те нөхрөө толгой дээрээ гаргаж болохгүй те ердөөсөө өөрөө л шийдвэрээ гаргаад өөрөө л бүх юмыг хийхгүй болвол эдрийг толгой дээрээ гаргаж давруулж болохгүй. Тэгэл бид нар ямар босс нь биш гэр орны зэрлэл хоолыг хийгээл те бид нар бүхэл юмыг хийгээд тэгж болохгүй гэсэн нэг тийм ойлголтууд бас тийм ярианууд маш их явдаг. Итгэгч бай, итгэгч биш бай. Бид нар эмгтэй хүмүүс те нөхрөөсөө тэгж ханддаг те яг өөрийгөө гүнж мэт эсвэл хатан мэт одоо ингээд хандуулахыг хүсдэг тийм үү. Тэгсэн мөртлөө бид нар эргүүлээд нөхрийгөө тэгвэл хаан мэд бид нэр бодож хүндэлдэггүй гэж харахаар ерөөсөө тэгдэггүй. Өөрөө л ингээл хатан хаан шиг гүн шиг гоё хандуулаад өөрөө л хайрлагдаал өөрөө л гоё байж байгаа юм болвол гэсэн тийм зүйлийг хүсээд байгаа мөртлөө хизээч бид нэр дотроо тий би хэрвээ тэгвэл хатан хаан юм болвол мэдээж миний нөхөр одоо тий хаан бай гэсэн үг шүү дээ. Тэгвэл би яг түүнийг хаан мэд хүндэлж гин үү? Хаан мэд түүнтэй харьцаж гин үү гэдгээ бас бид өөртөө харах хэрэгтэй байна. Бурхны хэлж байгаагаар бол те нөхөр хүн эхнэрийнхээ дээр шүхэр мэд халахвч мэд те бүх зүйлийг хангаж бүх зүйлийг өгөхийг хүсэж байхад бид тэр хүслийг нь ердөөсөө үл ошоож төрөний талбар дээр хэлдэг шиг те энэ ямар олигтой ажил төрөл хийдэг биш сүртэй юм хийдэг биш гэж юм уу те тийм байдлаар хандаж магадгүй нөхрийнхөө одоо нөгөө гэр бүлээд хангах гэж байгаа те гэр бүлийнхэн хэрэгцээг хангах тэр хүслийг нь те олж ирсэн мөнгө төгрөгөөр нь хэмжээж те олигтой ажил хийдэггүй олигтой цалинж авчирдаггүй тэгээд хэрвээ эхнэр нь илүү хоёулаа ажил хийгээд эхнэр нь нөхрөөсөө магадгүй илүү орлоготой байж таарах юм бол шууд те бараг л чи энэ гэр бүлийг тэжээж чадахгүй байна, хангаж чадахгүй байна. Чи бараг хинч биш. Би илүү цалин авчирж гин, би илүү орлоготой байна. Би санхүүгийн хувьд бараг энэ гэр бүлийг тэжээж би авч гин. Тийм учраас би илүү шийдвэрийг гаргаж би энэ гэр бүлийг авч явна. Чи бараг л хинч биш гэсэн байдлаар хандах юм бол таны нөхөр улам илүү тэр хүслэн дарагдаж танаас за яах вэ гэж хошоо суусаар нэг мэдхэд таны амьдрал та бурхны бүтээсэн те эр хүн тэргүүн байх гэдэг тэр байр суурийг оронд нь та өөрөө очиод суучсан байх боломжтой байдаг учраас бид эмэгтэйчүүд эхнэрүүд бид нөхрийнхөө яг тэр угийн тэр эр хүний тэр бурханаас өгөгдсөн зан чанарын те гэр бүлээ хангах буюу хамгаалах яг тэр хүслийг нь үргэлж дэмжиж тэр болгонд нь бас талархдаг тэр болгоныг нь ойлгодог гэдгийг нь хүлээн зөвшөөрөөр магадгүй та илүү цалин олдог байсан ч гэсэн те тэр зүйл дээр та нөхрийг улам илүү урамшуулаарай. Хэрвээ таны нөхөр илүү цалин олж ирж гэр бүлээ хангаж чадахгүй байгаа бол та маш ухаалгаар бас нөхөртөөгөө хандаж болно гэдэг гоё юм зөвлөгөө өгсөн байсан. Одоо ингээд ямар нэг тэр одоо хэрэглээнийхаа одоо хэрэгцээнийхээ мөнгийг хасаад үз. Тэгэнгუთ ч нөхөр нь яагаад бид нар энэ зарцуулж байгаа энэ мөнгө маань байхгүй болчих ч юм уу те бид нар ягаад энэ зүйлийг хийж болохгүй байгаа гэж асуух үед айгүй гоё илдгээр те чи олигтой мөнгө авчираагүй учраас өнөөдөр бид нар ийм дутуу байна гэхийн оронд те бүгдээрээ энэ зүйлийг энэ удаадаа те кат хийя энэ зүйлийг ингээд мөнгө зарцуулахгүй байя гэд айгүй тийм ухаалгаар хандах юм бол эр хүн гэр бүлдээ би энэ хийдэг зүйлийгээ бид нар хийж чадахгүй болсон байж те тэгэхээр би илүү хөдөлмөрлөж би илүү мөнгө олох юм бол бид нар гэр бүлээрээ бас энэ гоё зүйлийгээ хийж чадах юм байна гэдэг тийм санааг төрүүлэх үсээр эхнэр хүнийг бас тийм байдлаар нөхрөө урамшуулж хилээрээ түүнээс те уурлаж уцаарлал авчирсан мөнгөний голдог ч юм уу те эсвэл би юм ч юм амаарын тийм ч юм амаарын чи биднийг хангахгүй байна за би өөрөө ажил хийж гэдэг юм уу те бүр яг тийм нөхцөл байдалд битгий хийгээрээ гэсэн зөвлөмжийг өгсөн байсан. Вау тэгээд яг саяын энэ хэсгийг ингээд сонсож байхад номын зохиолч маань бас энийг дурдсан байсан. Тэгвэл нөгөө Библийн Матай номны 7 дугаар бүлгийн 12 дугаар эшлэлээр алтан дүрм гэдэг бүр юм сэдвтэй нэртэй те ийм нэг дүрмийг Есүс биднэрт зааж өгсөн ба. Тэрний юу гэвэл та нар хүмүүсийг өөрсдөө хэрхэн хандаасаа гэж хүснэ өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийхүү хандаа. Үүнд л хууль ба иш үзүүлэгчд бөө гэсэн ийм ишлээ. Тэр яг саяын хэсэг бол надад маш их таалагдлаа. Тэ нэр
нөхрүүд ч ялгаагүй байхгүй тий адилхан бас ингээл эхнэрээсээ нэг амар их юм хүссэн хэрнээ өөрөө яг тэрийг ингээд биелүүлж өгдөггүй ч юм уу тий тэгсэн хэрнээсээ өөрөө ингээл амар их юм хүсээл тэгэн гоо одоо түрүүний хэсэг дээр ч гэсэндээ тэр ойр дотнд байхдаа тий зөвхөн одоо хорон дотроо тий зүгээр тэр бэлгийн харилцаанд орох болохоор л их нэртэй ингээл ойртдаг хүрдэг тий бусдаар болохоор их нэрээ ерөөсөн их нэрээс дандаа хоол тий халамжилтгүй тиймэрхүү бас манай ирчүүд дотор бол бас тиймэрхүү зан ажиглагддаг. Тэгээд тийм одоо байхаасаа бүгдээрээ аль болох татгалзаж аль болох тэр мэдээж эднэр бол хийхэд шууд хийгээд эхлэхэд айгүй хэцүү хэрэгжүүлэхэд хэцүү зүйлсүүд байгаа ах. Гэхдээ бид нар оролдож үзцгээе гэж бас урайлмаар байна тий. Дараагийн нэг зөвлөмж бол ирчүүдийн маань нөхрүүдийн маань одоо их нэртэйгээ их тийм нээлттэй байгаарай гэж зөвлөж байгаа. Тэгээ энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр ерөнхийдөө нөхрүүд их нэртэйгээ ингээд оройд оч юм уу те гэртээ орж ирээд заавалчгүй их нэртэйгээ нэг тодорхой хэмжээнд юм яриад те их нэрийнхаа одоо өдөрт болсон үйл явдлыг ингээд сонсож өгөх харилцан яриад те тэрэнд нь ингээд анхаарал тавиад асуултууд тавиад те улам яриаг ингээд өдөөж өгөх энэ болол маш чухал юм аа. Нээлттэй байдал гэдэг нь харилцаандах нээлттэй байдал гэдэг нь маш чухал. Бүр зарим ихнэрүүд тэгдэг гэж байгаа байхгүй. Нөхрийгөө ингээ харахаар бүр юм нөгөө далайн дунд байдаг арал мэт харагддаг гэж одоо төсөөлсөн байна шүү дээ. Тэгэхээр нөхрүүд нь бүр ингээд нэг юм ярихгүй тэгэл ярич гэсэн нэг тийм олигтой ингээд яриа өрнж өгдөггүй ч юм уу тийм байсараа байгаад нөхрийгөө ерөөсөө нэг тийм хаалттай айгу аалс хол байдаг далайн дунд байдаг нэг ганц хоосон арал гэж бүр бодож сэтгэхэд хүргэсэн байдаг бахан. Тэгэд энэ дээр бас зохиолч маань нэгэн жишээг бас дурдж ирсэн. Тэгээд энэ Библиэс нэг жишээ дурдж байгаа. Энэ надад бас нэрээ айгу их юм бодогдуулсан. Юу гэвэл 1-р Самуэль 25 дугаар бүлэг дээр гардаг. Абигейл гэж хүн одоо Абигейл гэж эмэгтэй байгаа. За хожим нь бол Давид хаантай гэр бүл болдог. Гэхдээ Абигейл гэж хатаны тэр эмэгтэй нөхөр бол Набал гэж нөхөр байсан. Тэгээ Набалыг одоо Абигейл Библиэлд ингэж тодорхойлж байгаа байхгүй юу? Хидэр ааштай. Тэгээ хүнтэй баг юм ярьдаггүй. Хүнийг ерөөсөө сонсдоггүй. Тэгээд хүнтэй харилцдаггүй гэж одоо эхнэр нь Абигейл бол яг нөхрийгөө тэгж дүрсэлж одоо Давид хаанаас тэр Давид хаан бол яг тухайн үед Набалыг нөгөө алхахаар очиж яваа. Тэгтэл бүх цэргээ дагуулсан тий. Тэгтэл нөгөө Набалын эхнэр Абигейл бол тэр алах гэж ирж явааг нь сонсоод нөхрийнхөө амийг өршөөхийг одоо Давид хаанаас гуйхтаа хэлж байгаа үг нь юу гэхээр манай нөхөр бол угийн одоо тийм хидрэ ааштай хэр баргийн хүнийг сонсдоггүй тий. Тэгээд хүмүүс бараг тэнтэй яарч чаддгүй гэсэн ийм байдлаар тодорхойлж байгаа байхгүй. Тэгэхээр нөхрүүд ер нь их нэртэйгээ харилцахгүй байснаас ямар одоо тэр эхнэрийнхээ дотор сэтгэлдлүүдийг үлдээдэг байх нь гэдгийг эндээс маш тодорхой харж болж байгаа. Тэгээд номын зохиолч маань энэ дэр бас нэгэн гайхалтай жишээг одоо авсан байгаа. Энэ ямар жишээ вэ гэхээр та бүхэн ингээд бодох юм бол нөгөө ёлкны гэрэлгээ байдаг шүү дээ. Ёлкны гэрэл байгаа шүү дээ тий. Ёлкны гэрэл бол яг нэг тогонд залгангууд бүгдээрээ юм цуваа хэлхээтэй тий. Тэгээд гэрэлнүүдийн айл нэг нь ингээд шатчвал ер нь бүгдээрээ шатчихдаг. Гэхдээ яг дотроо олон янз байдаг л да. Зарим гэрлүүд болохоор ингээд нэг утсаар дамжаад бүх гэрэл асч идэг. Тэгээд тэр утас нь хааны газараа жижигхэн нэг гэрлэн дээрээ ингээд шатчихал юм бол бусад бүх гэрэл нь дагаад унтардаг. Гэтэл нөгөө талаар дан дангаараа тийм тустай холбоотой тийм утаснууд гэрлнүүд бас байдаг. Нэг гэрэл нь унтарчих юм бол бусд нь ажиллаж л байдаг. Тэ нэг нь унтарсан ч гэсэн. Тэгэхээр энэ хоёр төрлийн гэрлийг яг эрэгтэй эмэгтэй хүнтэй зөвлөсөн ба. Тэгэхээр эмэгтэй хүн бол яг эхний гэрэл нэг нэ. Эхнийх буюу нэг нь шатчвал ер нь дагаад бүгд шатчихдаг. Тэгэхээр энэ бол эмэгтэй хүний тэр дотоод сэтгэлийн одоо шинж чанар одоо яг адилхан гэнэ. Өөрөөр хэлбэл маш их гомдсон бол тэр эмэгтэй хүн бүх бие хураагаад тэгээд сэтгэл зүрх нь хураагдаад ингээд айгүй хүнд байдалд орчихсон. Тэгээд ер нь тэр хүн эмэгтэйтэй тэгэнгუთ нөхөр нь өөрөө нөгөө сэтгэлийн гомдоочсон доторхыг ойлгож ярилцаагүй гэдгийг өөрөө ч анзаарахгүй яваад орой орондоо ороод
яг нөгөө орондоо оронгууд одоо нэг бэлгийн харилцаа нэгэд орох гэл тэгэхээр нөгөө эмэгтэй нь хүсэхгүй байгаад байдаг ч юм уу те. Ягаад гэвэл тэр эмэгтэй нөгөө зүрх сэтгэл нь тэгээд өмнөх нь хэдэн цагийн өмнө ингээд 0 болоод унтарсан учраас нөгөө гэрэл бүгдээр шатчихсан. Тийм болохоор биеийн ч гэсэн тийм одоо нөхрийнхөө хүсэж байгаагаар хизээч тэгж одоо хөдөлж өгөхгүй те. Иймэрхүү харилцааны эвдрэл гэмтлүүд гардаг учраас эхнэрүүдтэйгээ нөхрүүдээ харилцан ярьж холбоотой байж тэ эхнэртэй нээлттэй харилцаатайгаа байгаарай гэдгийг сануулж байгаа нэг чухал зөвлөгөө байгаа. Тэгээд энэ дээр эмэгтэй хүн яагаад ярих хэрэгцээтэй байдгийм бэ гэдгийг намын зохиолч маань маш их тодорхой гаргаж ирсэн ингэж тайлбарлаж байгаа. Юу гэвэл эмэгтэй хүн өдөржингөө болсон үйл явдлыг тухайн өдрийн үйл явдлыг эргээгээд оройн нь нөхөртөө ярьж явах явцдаа өөрийнхөө дотор өөрөө тэр ярьж явах явцдаа маш их зүйлийг одоо ойлгож ухаардаг гэнэ. Эмэгтэй хүний бол үнэхээр тэр шинж чанар нь байна шүү дээ. Ярьж ээж тэрийгэ эргүүлээд өөрөө ярьж явах хоорондоо тэндээсээ тэр өдөр болсон бүх үйл явдал дээр дүгнэлт анализ хийж те ярингаа тэрэндээсээ одоо суралцах юм байвал суралцдаг те би алдсан байна, онсон байна гэдгээ тэгж ойлгож авдаг. Тэгэхээр энийг нөгөө ярихгүй яваад байгаа эмэгтэй хүн өөрөө бас амьдралд нь яг үнэндээ юу болоод байгаагаач бас ойлгохоо болж эхэлдэг байна л те. Тэгээд тийм учраас эмэгтэйчүүд маань ярилцах тийм хэрэгцээ шаардлага бол байдаг байна гэж номын зохиолчийн хувьас ингэж тайлбарсан байна. За тэгээд эмэгтэйчүүд маань дараах одоо зүйлсүүдийг эрэгтэй хүн одоо хийж байх үед маш их одоо тийм нээлттэй байгаад тийм мэдрэмжийг авдаг байх нэ. Энэнд нь юу орох вэ гэвэл өөрийнхөө тэр нөхөр хүн өөрийнхөө мэдрэмжийг хуваалцах тий. Тэгэхээр мөн өөрийнхөө одоо өдөр тутмын амьдралдаа тохиолдсон тэр ажил дээрээ гарсан ч юм уу тэр үйл явдлуудаасаа бага хуваалцах. Тэгээд мөн хоёлоо ярилцъя гэдэг үгийг зүгээр хэлэх төдийд эмэгтэй хүн яг нь үгээр маш их тийм таатай мэдрэмж авч ойлгож те тэгээд өөрийнхоогоо бас зөв аягүй илэрхийлдэг байх нэ. Мөн одоо өөрийнхөө тэр body language буюу тэр биеийн хэлэмжээ аягүй зөвөр илэрхийлж бие их зөв авч явах хэрэгтэй. Яг гэвэл ярилцаж байхдаа тийм ээ яг тэр нүрээ царайгаа нүдэрээ одоо яг нүдээ хараад те ингэж ярилцах нь маш чухал. За мөн одоо эхнэрийнхээ аваад салхинд гараад аалгах тийм ээ. Тэгээд гэр бүлдээ одоо тохиолдож байгаа тэр асуудлуудынхаа тухай ингээд зөвлөлдөх хоорондоо ярилцах те хамтдаа ямарваа нэгэн тэр activity буюу тэр цагийг өнгөрөөх тийм ээ янз бүрийн зүйлсүүдийг хамтдаа хийх, хамтдаа ном унших, за юу гэдгийг кино үзэх те тэдгээр зүйлсүүдийг бас хамтдаа хийж явах хэрэгтэй. Мөн санхүүгийнхаа энэ асуудлуудыг үргэлж дандаа нээлттэй хамтдаа ярилцаж явах хэрэгтэй. Гэр бүлийнхаа санхүү, за мөн одоо ажлын талбар, ажлынхаа тухай хоорондоо санал солилцох, мөн одоо ирээдүйнхаа талаар санал солилцох гэсэн эдгээр зүйлсүүдийг хийж явах үед эхнэрүүд маань өөрт нь одоо маш их нээлттэй байна гэж ойлгож зөвөр хүлээж авч харилцаа эрүүлчих нэ. За дараагийн дараагийнх нь нөхрөө маань хүндэтгэх бас нэгэн талбар нь юу вэ гэхээр түүний удирдах ба үйлчлэх хүслийг нь хүндтгэрэй гэсэн маа. Тэгэд ерөнхийдөө айл гэр дотор нэг босс байдаг тийм үү. За эхнэр нь босс уу, нөхөр нь босс уу, эсвэл заримдаа хүүхэд нь хүртэл босс болцсон ч юм уу те. Яг нэг тийм яриа байдаг те. Тэгээд энэ босс гэдэг үг нь яг юу илэрхийлээд байгаа гэхээр те тэр гэр бүл дотор хин ирэх мэдлэлтэй байна ва гэсэн үгийг хэлээд байгаа те. Хин нь ирэх мэдлэлтэй бүхнийг шийдрийг гаргах тийм үйл ажиллагааг хийж байна вэ гэдгийг харуулж байгаа. Тэгээд бас заримдаа гэр бүлүүдийн дотор нэг юм яриад ихтэй. За
хин шийдвэрөө гаргах ба гэлтийн гот за том шийдвэрүүдийг энэ нөхөр нь гаргаа жижиг сажиг шийдвэрүүд эхнэр нь гаргаа явчих гээл тэгдэг. Тэгээд яг үүндээ бас нэг хосын жишээ юу байсан мэгээр 20 жил хамт амьдэрсэн. Гэсэн чинь нөхөр нь нэг шийдвэр гаргаагүй байдаг. Тэгээд бүх шийдвэрийг нь дандаа эхнэр нь гаргаа явцсан байдаг те. Тэгэд хэрвээ бүгдээрээ Эфес нөгөө 5-ын 22-оос 23-ыг харах юм бол бурхан хэлсэн байгаа те. Нөгөө захирагт гэдэг үг маань явж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр нөхөр хүнд өгөгдсөн тэр үүрэг хариуцлага нь тий бүх зүйлийг бас шийдвэрлэж гаргахыг бас хэлж байгаа юм байна. Тэгэхээр бурхан өрхийн тэргүүн байна гэд хэлчихсэн. Тэгээд тэр тэргүүн гэдэг чинь юу гэсэн үг юм? Тэр хүнд эрх мэдэл өгөгдсөн байна гэсэн үг. Тэгээд тэр эрх мэдэл нь яг яаж ирж байгаа вэ гэхээр энэ эрх мэдлийнхаа дагуу тэр эрх хүнд энэ үүрэг хариуцлага буюу гарах шийдвэрийн тэр үүрэг хариуцлагыг үүрэх ёстой гэсэн бас маш том зүйлийг ард нь дагалдаж явж байгаа. Тэгэнгუთ эхнэр хүн тэгвэл ямар оролцоотой юм? Ямар ч эрх мэдлгүй, юу ч шийдвэрлэх чадваргүй тэгэл нэг өөрийн гэсэн одоо толгоогүй болох юм хаашаа гэсэн нэг тийм асуулт гарч ирж болно те. Гэхдээ яг үнэндээ бол тийм биш. Мэдээж эхнэр хүн бол шийдвэрт оролцох бүрэн эрхтэй, оролцох хэрэгтэй. Ягаад тэгэхээр эхнэр чи өөрөө туслагч байхаар бүтээгдсэн учраас нөхөртөө тэр шийдвэрийг гаргахад нь туслагч байх хэрэгтэй. Тэгээд ихэвчлэн эмэгтэйчүүд маань айгуу тийм мэдрэмж учраас ямарваа нэгэн шийдвэрүүд дээр маш сайн тэр гаргалгааг олж хардаг те маш мэдрэмтгий маш зөв шийдвэрүүдийг гаргадаг хэдий ч гэсэн та нөхрөөсөө урдж те нөхрийгөө за чи ер нь бараг л зөв юм хийдэг юм билүү зөв сонголт хийдэг билүү за би мэдчи за би чадж байгаа юм чинь би урд нь зөв юм гээд хийж явсаар ирсэн одоо тэгэл би шийдвэрлэнэ гэж хандах нь бол зөв биш юм байна. Харин эхнэр хүн нөхрөө шийдвэр гаргахад нь санал бодлоо мэдээж хилэлцэн. Гэхдээ зөрөлдөж мэдээж болно. Гэхдээ та тэр зөрөлдөж байгаагаа тэ уурлаж, уцаарлаж, өглөж, эсвэл шүүмжилж, эсвэл нөхрийгөө дорд үзэж байдлаар илэрхийлэлгүйгээр харин өөрийнхөө дургүй байгаа тэр шийдвэрт нь санал нийлэхгүй байгаа гэдгээ илэрхийл. Тэгэнгуутаа та чимээгөө дууга хайчих гэж байгаа байхгүй юу. Тэгхийн бол тэ таныг хайрладаг тэ бурхныг хайрладаг. Тэгээд таны төлөө маш зөв шийдвэрийг гаргахыг хүсэж байгаа нөхөр болвол те за ямар ч байсан таны дургүй байгаа шийдвэрийг бодолцсон. Гэхдээ таны түүнийг доромжлоогүй, үл хүндэтгээгүй тэр бүх гаргыг гэж харж байгаа тэр шийдвэрт нь тэг эсэргүүцэл үзэвлээгүй нөхцөлд таны нөхөр таны талд шийдвэр гаргах маш өндөр боломжтой байд юм байна. Юу гэсэн үг вэ гэхээр та өөрийнхөө талд шийдвэр гаргахыг хүсэж байгаа бол нөхрийнхөө хүсэж байгаа зүйлийг өгөөд үз. Тэгвэл таны нөхөр таны талд байхаар маш тэр зөв шийдвэрийг гаргах боломжтой юм байна шүү. Түүнээс зүрэлдэж маргалдаж те хин чадвартай хин нь мундаг чи чадан чадахгүй гэдэг зүйлэр биш. Энэ болохоор ер нь л эмэгтэй хүний маш мэрэгэн зөв байх гэдгийг бас харуулж байгааг надад санагдсан. Тэгэхээр яг гол зүйл маань юу вэ гэхээр нөхөр хүн маань өөрийг нь гэрийн удирдагч тэгээд тэр эрх мэдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа. Тэгээд энэ нь таныг тэр ямар ч эрх мэдлгүй суул дорой гэсэн утгыг бол илэрхийлээгүй. Ямар нэгэн амжилттай бизнесийг удирддаг компанидтэй нэг л удирдагч байдаг тийм үү. Хоёр удирдагч нийлээд амар амжилттай явуулж байгаа тийм компани гэж юу н баг байдгүй бах. Яг түүнтэй адилхан хоёр толгойтой гэр бүл хизээч тэ амжилттай явахгүй. Бурхан аль хэдийн тэ хинэн толгой байх ёстой вэ гэдгийг тавиад өгчихсөн учраас яг тэр шийдвэр гаргалтан дээр тэр эрх мэдэл дээр нөхөртөөгөө битгий энэ зэрэгцээрээ гэдгийг хэлсэн байгаа. Тэгээ магадгүй эхнэрүүдэд маань тийм айц байж магадгүй те. Тэгээ нөхрийнхөө хүссэн бүхнийг ингээл зөвшөөрөл тэр бүх шийдвэрийг гаргаад бүх эрх мэдлийг өгчих юм бол те нөхрийн дор яаж байх вэ гэд. Гэхдээ яг танд ямар зөвлөмжийг өгж байгаа гэхээр та нөхөртөө зөв шийдвэр гаргах үед нь та нөхрийгөө магтаж байгаарэ. Хэрвээ ямар нэгэн байдлаар буруу шийдвэр гаргалаа гэж бодоход та бас нэгүүлсэнгүй байж тэ өглөж уурлаж уцаарлахгүйгээр та бас түүнийг уучлаарай гэсэн байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар санал зөргөлдөхдөө хоёулахнаа байхыг бас сонгоорой. Тэгэхгүй болохоор хүүхдүүдийнхээ өмнө нөхрийгөө буруутгадаг ч юм уу эсвэл бусдын өмнө маргалдах ч юм уу яг тэр зүйлийг битгий хийгээрэй гэдгийг зөвлөсөн байгаамаа. За дараагийн хэсгийг. За дараагийн бас нэгэн нөхрүүдэд хандсан зөвлөмж бол эхнэрүүдийгээ ойлгох.
Тэгээд эхнийх нь бол ойр дотн байгаад за дараагийнх нь бол нээлттэй байх тухай ярьсан. Одоо бол бид нэр ойлгох тухай ярьж байгаа. Тэгэхээр эхнэрүүд маань ингээд биднэрт нөхрүүдтэй ингээд ямар нэгэн ийм одоо зовлонгоо тоочих ч юм уу те стрессээ тайлж байгаа ч юм шиг ингээд маш их зүйлсийг ярьж эхлэхэд бид нөгөө нэг нөхрүүд голцоо яг эхнэрийнхаа дээр нэг асуудлыг ингээд сонсч ирсэн нөө ингээд тэр асуудлыг шийдэж өгөх ёстой юм шиг сонсдог гинэ сонсохдоо. Тэнгуудаа маш хурдан нөгөө нэг асуудлуудад ингээд шийдвэрлэх гарцуудыг олонгуудаа эргээгээд одоо сонсож амжилгүй маш хурдан буцаагаад хариу өгөөд идэх гинэ. Одоо хариултыг олоод те нөгөө асуудлыг ингээд зэгцэлж өгөөд шийдэж өгөх гээд ингээд байдаг гинэ. Гэтэл эмэгтэй хүний хувьд болохоор яг үнэндээ бол тэр одоо өмнөө байгаа тулгараад байгаа асуудлынхаа тэр хариултыг бол өөртөө аль хэдийн мэдчихэд мэдж байгаа хэрнээсээ зүгээр нөхөртөө ярьж улам түүнийг одоо баталгаажуулж ойлгож авах нь өөрт нь айгүй хэрэгтэй. Түрүүний одоо хэсэгтэр дээр бас ярьж байсан те эмэгтэй хүн өөрөө ярьж явах явцдаа өөрөө бас айгүй их зүйлийг ойлгож байдаг. Тэгэхээр эмэгтэй хүнээ эхнэр хүнээ ойлгохын тулд нөхрүүд зүгээр л сонсож өгөх хэрэгтэй гэнэ. Зүгээр сонсож өгөх хэрэгтэй. Яг үнэхээр одоо мэдээж те жишээлбэл эвдэрсэн юма янзлаад өгөөч гэж гуугаа зогсож байгаа эмэгтэйгийн хувьд бол мэдээж нөхрүүд нь тэр эвдэрсэн зүйлийг нь янзалж өгөх нь бол зүүн асуудал те. Гэхдээ энээс бол ялгаатай байгаа. Эмэгтэй хүний өмнө эхнэрүүдийн маань өмнө гэр бүлдээ тохиолдсон ямарваа нэгэн зүйлсийг ингээд ярих хоорондоо ингээд тэр ярилцлагын чөлөөт цаг гаргаж явах үед их нөхрүүд зүгээр сонсож өгөх нь айгүй чухал ажил бүтэлтэй. Тэгж сонсож өгснөөрөө эхнэрийгээ та өөрөө ч маш их ойлгох болно. Мөн эхнэртэй маш их өөрийгөө ойлгоход нүртэл тус дэм болдог байна л дээ. Тэгээд энэ дээр Яков номын 1:19 дээр сонсохдоо түргэн харин ярихдаа удаан бай гэж хэлсэн ба. Тэгэхээр эндээс нөхөр хүмүүст юуг сануулж ийнэ гэвэл та нар эхнэрийгээ сайн сонс. Тэгэхээр нөхрүүдийн хувьд бол эхнэрийгээ зүгээр маш сайн сонсож өгөх нь хин хиндэ хэрэгцээтэй байдаг байна. За одоо сонсож явах явцдаа эдгээр зүйлсүүдийг анхаараарай гэж. Анхаараар. Сонсож явах явцдаа та чимээгүй бас сонсоод иж болохгүй. Мэдээж энэ харилцан яриа явж байгаа учраас харилцаа явж байгаа учраас та түүнийг яг чин сэтгэлээсээ сонсоод зарим зүйлсэд нь те одоо тэр зарим хэлж байгаа чухал одоо өгүүлбэрүүдийг нь давтаж хэлж баттгаж өгөх тийм үү. Түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлэх. За юугүй нөгөө тэр ярьж байгаа зүйл дотор нь байгаа хэцүү юм байгаа гэдгээл ярингуут нь тэрийг нь одоо шийдэж өгөх гэж битгий одоо хурдан оролдоорой. Мөн одоо эхнэрийнхээ тэр мэдрэмжийг ямар юу мэдрээд байгаа гэдгийг тодорхойлохыг оролдоорой гэсэн ба. Өөрөө дотроо тодорхойлох identify гэж байгаа юм. Тэгээ бүр яг тодорхой болгохыг оролдоорой. Тэр ярьж байгаа бодож байгаа зүйлс нь танд бол ямар ч тийм хоорондоо авцалдаагүй юм шиг харагдсан байсан ч тэр мэдрэмжүүдийг нь битгий одоо өгөөсгээрээ битгий одоо ингэж хэрэгсэхгүй байдлаар хандаарай гэсэн ба. Эрэгтэй хүн бол ер нь голцоо аливаа юмд ингээд логиктой нэг заавалчгүй нэг юм дистаратаа ингээд хандах гэдэг. Тэгэхээр эрэгтэй хүнийхээ нүдээр тийм биш юм хараад ингээд энэ бол энэ болохгүй гэж бодгож эхлэхээс өмнө түүнд одоо ямар нэгэн дүгнэлт өгөхөөс өмнө зүгээр л хоошоо түр пауз аваад сонсоод үзээрэй гэсэн. Одоо эхнэрийгээ өөртөө ингээд ярилцж явах үед тийм ээ наадхаа чи өнөөдөр надтай ярьж байгаад чинь би маш их баярлж байна, талархлаа тий. Надтай ингээд хуваалцж байгаа нь бас их надад таатай байна гэдгийг батадхан хэлж өгч байгаараа гэсэн ба. Дараагийн хэсэг дээр бас гарах болно. Энэ талаар илүү дэлгэрэнгүй ярих болно. Юу вэ гэвэл та өөрийнхөө ямар нэгэн алдаатай дутагдaltaй байгаа буруу хийсэн үйлдэлтэй одоо хүлээн зөвшөөрж эзэн болж те миний буруу намайг уучлаарай гэдэг үгийг та бас хэлэх хэрэгтэй гэсэн. За мөн их нэртэй одоо талархах ёстой зүйл байвал талархууштай юу л байна? Тэр болгоныг нь жижиг гэлтгүү маш их талархаж байгаарай.
баярлсан талархснаа дандаа илэрхийлж байгаарай. Тэгж одоо харилцааг илүү их сайжруулж тэ харилцаагаа улам халуун дулаан байлгах тэр оролдлогоодыг бас байн хийж байгаарай гэсэн мэн. Тэгээд мөн их нэртэйгээ хамтдаа ямар нэгэн асуудал байвал, ямар нэгэн хүнд хэцүү зүйл тулгараад байвал, ойлголцохгүй байвал хамтдаа суугаад Бурхны өмнө залбирах бол хамгийн одоо сайн арга гэж зөвлөсөн байна тий. За тэгээд дараагийн зөвлөмж рүү оръё. За дараагийнх нь хэсэг юу байгаа вэ гэхээр нөхрүүдийнхаа юмыг эргцүүлэн тунгааж зөвлөх яг тэр талыг нь үнэлж хүндлээрэ гэж хэлсэн байгаа. Тэгээд нөхрүүдээ тий эмэгтэй хүнд Бурхан юмыг тэр мэдрэх чадрыг өгсөн байгаа шүү. Тэгээд тэрийг нь нөхрүүд маань бас сонсож тэг хүлээж авч байгаарэ. Харин нөхөр хүнд болохоор юу гэсэн бэ гэхээр юмыг тэг яг тийм логикоор яг бодож тэр ойлгох тэр тодорхойгоор олж харах тийм чадрыг өгсөн байдаг учраас тэрийг нь битгий үүсгэж байгаарэ. Одоо нөгөө эрэгтэй хүнд те юу ч мэдрэхгүй одоо ингээд те буруу бодож буруу сэтгэж гин гэл яг эмэгтэй хүн өөрийнхөө талаас нөгөө ягаан өнгийн нүдний шилээ зүгэл ягаан өнгийн чихвчээрээ яриад байдаг. Гэхдээ яг эрэгтэй хүнд ч гэсэн Бурхны өгсөн те юмыг ойлгож тодорхой харах тэр чадварыг нь бас өгөөсгөж болохгүй юм байна. Тэгэд яг Адам Ева хоёр Эден цэцэрлэгт яг хууртагдахтаа эхлээд Ева хууртагддаг тийм үү? Магадгүй Адам дээр очиод те тэр альмиг идчихэд Ева би мэдж байна энэ айгу зүйтэй гэл нөгөө өөрийнхөө мэдрэмжинд тулгуурлал энэ жимсийг ид гээл ч юм уу тэ өгсөн ч байж болно. Гэтэ яг Адам болохоор буруу гэдгийг мэдсээр бэжиж хийсэн. Ягаад ч мэдрэмжээр бол Адам ажиллаагүй. Зүгээр энд бол Адамын яг дуулуургүй байдал явж исэн. Тэгэхээр танаас нэг юм хоёр асуулт асууя. Та өөрийгөө ингээд та юмыг агүй сайн мэдэрдэг, та мэдрэмжтэй гэж хэлээд тэр өөрийнхөө тэр чадрыг дөвөөлгөөд бүх зүйлд хандаад идэм шүү дээ. Нөхрийнхөө бас тэр юмыг олж харах тэр чадрыг нь үүсгдэг юм шүү дээ. Хоёрдугаарт нь нөхрийнхөө бодол санаан дээр тулгуурлаж тэ гаргаагүйгээс болоод ямар нэгэн байдалд одоо ямар нэгэн зүйлд хууртагдаж буруу шийдвэрүүд та гаргасан юм шүү дээ гэдэг зүйлийг тавьсан байгаа. Бид нэр эмэгтэй хүн тэг зөв зүйтэй шийдвэр гаргадаг гэд дан өөрийнхоороо шийдвэрлэлгүйгээр харин нөхрийнхөө түүний харж байгаа өнцгөөс яг тэр зүйлийг бас олж хараад түүний тэр бодох эрхцүүлэх юмыг тодорхойгоор харах тэр талбар дээр бас хамтдаа ажиллаарай. Гэрлэлтэн технэр нөхөр хоёрын санаа хоёулаа чухал. Дан нөхөр ингээд бодоод би зөв бодож байгаа, би юмыг зөв харж байгаа гэд нөхөр дан ганц явах ш. Бас нөхөр хүн маань эхнэрийнхаа тэр юмыг мэдэрдэг те тэр чадварыг нь ашиглаад эхнэр нөхөр хоёр маань хамтдаа ажиллах юм бол маш сайн үр дүнд хүрэх боломжтой гэдгийг яг энэ хэсгээр хэлсэн байгаа. За дараагийн хэсэг бол түрүүн бас ерөөдөө дурдсан. Эхнэр нөхрийн харилцаанд гарч байгаа аливаа асуудал, аливаа санал зөрөлтөн, аливаа тэр харилцааг эвдэх боломжтой тэр нөхцөл байдал дунд таныг манлайлагч байгаарай гэж одоо зөвлөж байгаа. Юуны тухай юу манлайлал, юу хэрүүлийн өдөөх манлайлал гэсэн утга ерөөсөө биш. Харин эсэргээрээ тэр амар тайван байдлыг одоо төрүүлж ирэлхийлдэг манлайлагч байгаарай гэж нөхрүүдийг бол уриалсан байдаг тийм. Ямар ч асуудал гарсан, ямар ч хоорондын хэрүүл маргаан тэмцэл гарахад нөхрүүд төрүүлж нөгөө амар тайван байдлыг бий болгохын төлөө тэмцэгч тий манлайлагч нь байгаарай гэж уриалж байгаа байхгүй. Тэгэхээр эхнэрүүдийн зүгээс ямар ч одоо ааш авир тий янз бүрийн тэр шархалсан, гомцсон зүйлсүүд ууртай уцаартай байж байхдаа хэлж байгаа тэр зүйлсүүдийг эхнэрүүд маань хэдийгээр гаргаж ирсэн ч та амар тайван байдлыг төрүүлж мөшгөгч нь та байгаарай. Peacemaker буюу инх тайвныг одоо тогтогч тий. Тэр нь та байгаарай. Нөхрүүдэд тэгж хэлж байгаа. Ингийн тулд юу хийх ёстой вэ гэвэл хийх ёстой яг чухал хэдэн алхмууд байж байгаа. Энэ нь юу гэвэл эхнэрийгээ та сул сав мэд үзэж гэж байгаа тий. Тэр нь юу гэсэн үг гэхээр одоо нөгөө fragile гэдэг чинь хагарах аюултай тийм үү. Тэгээд маш эмзэг. Гэхдээ тэр нь бол маш одоо үзэсгэлэнтэй гоё тийм ээ.
тийм сав мэт бодож та түүнд маш одоо хайраар хандаарай. Дараагийн нэг алхам нь болохоор та өөрийнхөө хийсэн ямарваа нэгэн өчүүхэн төдий алдаа дутагдал байгаа бол түүнийг хүлээн зөвшөөрөөд та эхнэрийнхээ өмнө одоо ууж өгч тийм ээ эхнэртээ намайг уучлаарай. Миний буруу намайг уучлаарай гэж үгийг төрүүлж хэлж чадах тийм зоригтой нэгэн байгаарай. Ингэснээр ямар ч хурц байдлыг та намжих тийм хүч чадалтай болно. За тэгээд дараагийн нэг чухал алхам болохоор та түүнийг ойлгож өгөх тийм ээ. Асуудлыг ингэж нэг би бүр нэлийн түрүү ярьсан нөгөө зураг урагдчихсан байх үеийг одоо ихнэр хүн бол харсан бол тухайн зургийг нааж эвлүүлэх тэр туйлын хүсэлтэй байж идэг. Тэгэхээр түүнийг нь та ойлгож өгөөрэй тий. Энэ хүн чинь надтай санал зөрөлдөөд байгаагийн гол шалтгаан нь эннийхээ цаана яах гээд байгаа гэвэл мэдээж харилцаагаа илүү сайжруулах гэж байгаа юм байна. Нөгөө бит хоёрын дунд байгаа энэ асуудлуудыг л уг нь аминда одоо сайн болгох гээд байгаа юм байна. Сайжруулах гээд байгаа юм гэдэг тэр анхны тэр сайн сэтлийг нь олж харж ойлгож өгөөрэй гэсэн байна. Мөн эхнэртэй нэгүүлсэнгүү өршөөнгөө хандаарай. Эхнэр чинь буруу зүйл хийсэн байсан ч та түүнийг уучлан өршөөгөөрэй. За мөн одоо та түүнд бүх хатуурхаарай гэдгийг Библиэлд ч сануулдаг. Номын зохиолч маань мөн сануулж байгаа те. Та түүнд хатуу одоо тийм хүүтэн хүндий байх тэр жижигч гэсэн тэр харилцаан дотор байгаа тэр деталуудыг аль болох битгий одоо өөгшүүлээрэ, хөгжүүлээрэ те. Харин ч эсэргээрээ та түүнд цаг боломж олдох бүр түүнд хайртай гэдгээ илэрхийлэх тэр алхмуудыг баг багаар үргэлж хийж байгаарай гэсэн ийм зөвлөгөө байгаа. Мөн хамгийн чухал нь бол мэдээж түүнийг гомдоосон бол, уурлуулсан бол тийм ээ та хоёрын харилцаан дотор үнэхээр хүнд бэрхшээлүүд гарсан бол эзний өмнө ирээд Бурханаас гуйн залбираарай, хамтдаа гуйн залбираарай. Тэр үед хамгийн сайн сайхан зүйл танай харилцаанд бол бий болно гэдгийг зүйлсэн байна. Тэгээд дараагийн хэсгийг ундраа. 5 дахь хэсэг байгаа. Нэг талбар нь юу гэхээр одоо нөхрийнхөө тэр нөхөрлөлийн харилцааг ойлгож хүндлээрэй гэсэн. Энэ миний хувьд жоохон тийм сонин санагцсан. Тэгээд юу байсан бэ гэхээр нэг хос байсан. Тэгээд нөхөр нь том өрөөндөө суугаад эхнэрийгээ дуудсан. Эхнэр нь галтгоонд юмаа хийжсэн. Тэгээд хүрээ дээр гээд дуудсан чинь яасан гэд өгөөд өгсөн чинь хажууд хүрээ дээрээ суучилтаа хамт бай гэд. Тэгэхээр заа гэдэг. Хоёлоо юу ярих уу? Яах гэсэн юм ярих юм байгаа мó гэд эхнэр нь тэгсэн чинь үгүй зүгээр нэг юм ярихгүй чи зүгээр л хажууд дээрээ байчих гэсэн. Тэгээ эхнэр нь юусаа ойлгохгүй юу гэсэн үг юу ч хийхгүй хажууд нь ингээ зүгээр байна гэдэг чи юу гэсэн үг юу ч ярихгүй гэд. Тэгээд яг энэ одоо нөхрийн хүсэж байгаа зүйл нь яг юу вэ гэхээр энийг юм эрэгтэй хүний тэр одоо мөрөө нийлүүлсэн одоо тийм нөхрөлийн харилцаа гэж байдаг юм байна. Тэгээд яг тэрийгээ бас заримдаа эхнэрээсээ бас хүсдэг юм байна л да. Тэгээд юу вэ гэхээр ингээ олон долоон юм ингээл заавалчгүй ярилцаал тэг яриад байхгүй зүгээр одоо нөхөр нь ингээд хамтдаа суугаад телевизэр үзэх ч юм уу. Эсвэл хэрвээ нөхөр нь ямар нэг юм хийж байгаа бол эхнэр нь хажууд нь гоо ингээд хараад байж идэг ч юм уу. Тэгээд тэр нэг хажууд нь эхнэр нь байж өгж байгаа тэр мэдрэмж нь нөхөр хүнд айгу гой мэдрэмж өгд юм байна л да. Өөрт нэг тийм ич хүч өгөөл тэгэл нэг ингээл хайртай хүн өөрийг нь хараал тэгэхээр ингээд нэг тийм гой нэг юм эрэгтэй хүний тэр нэг гой мэдрэмж төрдөм байна. Тэгин гутаа тэрийгээ зүгээр одоо ингээд хамт байж бас мэдрэмээр байд юм байна. Тэгээд тийм гут эмэгтэй хүмүүс болохоор хамт байна гэхээр гой ярих гал те эсвэл ямар нэг юм хийх гээд заавал тэрийг бодоод байдаг. Гэхдээ яг тийм биш. Зүгээр та чимээгүй юу ч ярихгүйгээр зүгээр хажууд нь байгаад үзээрэй. Тэгэхээр ямар байх нь вэ? Магадгүй эмэгтэй хүн дутахгүй бар тэгж цагийг өнгөрөөж чахаар хүүхдийнхээ ямиг хийсэн дээр би өөрийнхөө ямиг хийсэн дээр надад хийх хүчнүү юм байх чинь зүгээр ингээл энэ хүний хажууд сууна гэдэг ч одоо юу гэсэн үг вэ гэж бодож иж магадгүй. Гэхдээ энэ бол таны нөхөрт байдаг яг тийм нөхөрлөлийн тийм харилцаа юм байна. Магадгүй та энийг нь хийж өгснөөр найз нөхдөдөө уулзах гэж байнга явдаг байсан бол магадгүй тэрнээсээ илүү тантай бас хамт өнгөрүүлэхийг хүсдэг болгоч боломжтой юм байна. Тэгэхээр та нөхрийнхөө хажууд хамт байх тэр зүгээр тэр ямар цагийг хүсэж байна. Тэр эрэхтэй үгүй юм ярихгүй чи зүгээр дугаа миний хажууд суучих гэж байгаа шиг яг тэр зүйлийг нь бас ойлгож тэр зүйлийг нь бас дэмжиж бас хамтдаа яг тэр
нөхөрлөлийн тэр харилцаагаа ч гэсэн бас хөндлөж хамт авч яваарай гэсэн зөвлөгөө өгсөн байсан. Яг саяын хэсгийг ингээд ярьсан чинь надад бол бас айгүй миний бүр айгүй ирээд ирлээ. Яасан гэсэн чи саяхан л да. Саяхан би ч яг нэг байн галтганд хоол хийгээд байдгүй л дээ. Гэтэ саяхан нэг хоол хийсэн те. Тэг яг нэг хоолоо хийгээл ингээд амар ингээд зогсож явах үед ягаад ч юм бэ ундраг ингээд миний дэргэд зогсож байгаасаа надтай зүгээр л ингээд хамт байж байгаасаа гэж айгүйх бодоод байдаг хгүй ерөөсөө дандаа тийм. Тэгэл ундраг ингээд чи миний хажууд ингээд байж байгаа ч гэд тэгж яг хэлжсэн байгаа айгуу саналаа гів гэдгийг сая яг толгойд шууд ороод ирлээ. За тэгэхээр дараагийн нэгэн чухал маш чухал зөвлөгөө байна тий. Тэр яг энэ зөвлөгөө эхлэхээс өмнө би сонсогчдоо энэ номон дээр гарч байгаа нэг өнгөө байгаа. Тэгэхээр энэ өнгөөг ярьж өгье. Тэгээ нэг 5 залуучууд ингээд гольф тоглож байсан байна. Тэгээд нэг нь одоо гольфийн хамгийн одоо сүүлийн цогцолтоо хийх тэр шийдвэрлэх одоо яг ялах уу ялахгүй юу гэдэг тэр шийдвэрлэх цогцолтоо яг зохих гээд ингээд байж атал нь бол тэр гольфийн талбай хажуугаар нэгэн одоо оршуулга явж өнгөрсөн байна. Тэгээд тэр оршуулгыг харсан нөгөө залуу бол гинтхэн тоглоомоо зогсоогоод оршуулга руу хараад малгайгаа аваад цэжин дээрээ зүрхэн дээрээ ингээд тавиад тэр хоромхон мөчд ингээд эмгэнээд тэ эмгэнэл илэрхийлээд тэ хүндэтгэл үзүүлээд тэгээд ингээд өнгөрсөн байна л та. Тэгээд түүнийг нь харсан одоо нөгөө дөрвөн залуу бол нөгөө залууг баг биширсэн байна. Вау. Тэ энэ ямар мундаг хүн бэ? Ямар одоо нинжин сайхан сэтгэлтэй хүн бэ? Гольф тоглож явах үедээ хамгийн шууд шийдвэрлэх мөчтөөр ингээд нэг оршуулгыг бол ингээд хүндэтгэж чинь тэ гольф үргэлжлүүлээд одоо сүүлийнхаа цохилтыг хийснийхаа дараа нөгөө дөрөвтэй хэлсэн маа. Харин тийм ээ хүнддэхгүй болохгүй тэ. Саяын тэр эмэгтэй чинь их сайн хүн байсан. Тэг бид нар чинь 43 жил хамт амьдэрсэн юм а гэж хэлсэн. Тэгэхээр ном дээр зохиолч маань энэ өнгөг яг энэ түүхийг сонссон эмэгтэй хүн бол ер нь баг инехгүй баха. Гэхдээ ирчүүд бол яг сонсвол бас инех баха гэд бүр яг ингэ битсэн байсан. Тэгээд миний хувьд бол яг энэ ном өнгөг сонсоод айгу яг чи мэдгүй инээд хүрсэн. Гэтэ манай унтрагийн хувьд бол ерөөс инээд нь хүрээгүй. Тэгээд миний бүр их инээдийг хүргэсэн зүйл нь юу вэ гэхээр ундрагийн хувьд яг нөгөө инехгүй байсан нь яг номын зохиолчийн хэлж байгаатай бүр яг таарад тий яг л нэрэл тэгдэм байна гэдгийг улам баталж өгөөд миний төрөөдсөн баг. Эндээс юуг олж харж яана гэхлээр ирчүүдээ нөхрүүдээ их нэртэй үнэнч байгаараа тий. Тэр залуу бол өөрийнхөө эхнэрийн оршуулганд очихоосоо илүүтэйгээр гольфийг сонгож явж байгаа тий. Тэр манай нөхрүүд бол мэдээж би нөхрүүдтэйгээ үнэнч биш гэж хэлж байгаа юм биш тий. Илүү их нэртэй үнэнч байгаараа яагаад гэвэл эхнэрүүд маань биднэрт одоо ямар их үнэнч байж нөхрүүдтэй тий яаж үнэнч хандаж ямар тэр бүх зүрх сэтгэл бие физиолог бүхнээ зориулдаг вэ гэдгийг нь бид нэр ойлгож ухаарах хэрэгтэй. Тэгээд тэрийг яг тэр хандлагыг тэр зүйлсүүдийг тэр өөрийгөө зориулж байгаа бүхнээ зориулж байгаа тэр эмгтэйг бид нэр одоо саяын өнгөнөр гарч байгаа шиг тэгж мухагаар тий одоо хуурам мэхлэх янз бүрээр үл хүндэтгэх тиймэрхүү байдлыг нөхрүүд маань аль болох үзүүлэхгүй байгаасаа. Энэ дэр бол үнэхээр үнэнч байгаарай гэдэг энэ зөвлөмжийг бол номын зохиолч маань маш тодорхой хэлсэн байж байгаа. Тэгэд үнэхээр энэ үнэнч байдал гэдэг бол гэр бүлүүдийг угаасаа салгах айгүй том шалтгаан болж байдаг. Монголд ч гэсэн олон ч гэсэн ер нь Америкт ч гэсэн маш олон гэр бүлийн судалгаагаар одоо гэр бүл салж байгаа, сарниж байгаа шалтгаануудын хамгийн том шалтгаан нь бол энэ үнэнч бус байдлаас болдог. Тэгээ Малахи номон дээр бурхан хэлсэн байгаа. Та нар эхнэрүүддээ
тийм үү гэрлэгтэй эхнэрүүдтэй өгсөн тэр андгаа тангаргаасаа бүү няц. Ягаад гэвэл би гэрлэлтийг салалтыг би үзэн яддаг гэж хэлсэн ба. Эзэн өөрөө тэгж хэлсэн ба. Тэр эзэн хизээч өөрөө нийлүүлсэн тэр гэр бүлээ салаасаа сарнаасаа гэж хизээч хүсдэг байгаа. Тэр харин ч улан бие биендээ ойрхон татан байгаасаа гэж хүсдэг. Бие биендээ үнэнч байгаасаа гэж хүсдэг байгаа. Тэгэд эзэн өөрөө бас яг үгээр дамжуулж юу гэж хэлсэн бэ гэвэл та нар надад бас үнэнч байгаарай те. Надад бас үнэнч байгаарай. Та нарт надад итгэл чинь үнэхээр тэр үнэнч байх болтугай. Тийм ээ. Тэгээд ингэж хэлж байгаагийн гол шалтгаан бас дээрэс нь Малахи номон дээр ингэж хэлж Малахи иш үзүүлэгчээр дамжуулж Израилийн тэр завхарсан, бурхныг хайсан, мартсан, өөр шүтээр явсан тэр хүмүүст зориулан хэлж байгаа. Гэхдээ өнөөдөр эзэн бас нөхрүүдэд хандаж эхнэрүүдтэй та нар үнэнч байгаарай гэдгийг яг энэ одоо номоор дамжуулж яг энэ номоор бас дахин дамжуулж хэлж байгаа нь үнэхээр надад бол маш их миний зүрхэнд айгүй хүрсэн. Тэгээд номын зохиолч маань бас Рутийг бас дурддаг. Тэгэхээр Рутийг бол үнэхээр дурдахгүй байхын арга байхгүй. Ягаад гэвэл Рут гэж юм ихтэй бол нөхрийгөө нас барснаас хойшоо тий тэр хадам ихтэй хүртэл үнэнчээр түүний одоо хажууд дэрэгдэн түүнийг түшээд туслаад дэмжиж ингэж явж идэг. Маш үнэнч тийм эмэгтэй байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүд маань бол үндсэндээ цаанаасаа өгөгдөл нь ирчүүдтэй нөхрүүдтэй маш үнэнч байхаар өгөгдсөн байдаг. Тэр зүрх сэтгэл нь угаасаа тэр үнэнч байдлыг бол маш их хэрхмэлдэг тийм хүмүүс байгаа. Тийм учраас ирчүүдээ их нэртэй үнэнч байгаарай. За миний хамгийн сүүлийн хэлэх талбар хэсэг маань юу вэ гэхээр нөхөр хүнийхээ яг тэр бие махбодын хэрэгцээ болох сексийн хүслийг хүндэлж ойлгох гэдэг талыг хэлсэн байгаа. Тэгэд эмэгтэй хүний хувьд бол тэ яг тэр сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг хайрлуулах, инхрийлүүлэх буюу тэр яг сэтгэлийг нь ойлгох, яг тэр сэтгэлийн хэрэгцээ маш чухал байдаг шиг бурхан эрэгтэй хүний хувьд ч гэсэн тэр бие махбодын хэрэгцээг бас өгсөн байд юм байна. Тэгээ бид нар бас тэрийг нь ойлгох хэрэгтэй юм байна. Тэгээд эмэгтэй хүний хувьд болохоор яг би харилцаанд орохгүйгээр мэдээж маш удаан хугацаанд явж чаддаг. Харин эрэгтэй хүний хувьд бол тийм чадвар бол байхгүй, маш хэцүү. Угаасаа би тэр хүн нь өөрөө хүсээгүй байсан ч гэсэн би энэ цаанаасаа ингэж хүсдэг тийм байгаа. Тэгээ тийм учраас бид эмэгтэйчүүд маань заримдаа яадаг вэ гэхээр нөхрөөсөө тэр хайр халамж сэтгэл хөдлөлийнхөө хэрэгцээг авч чадахгүй үедээ нөхрийнхөө хэрэгцээ болох яг тэр сексийн хэрэгцээг нь хааж боогдуулт юм байна. Тэгээ бид нэр нөхрийнхөө хүслийг боогдуулснаар өөрийнхөө хэрэгцээг хизээж хангах боломжгүй юм байна л да. Тэгээд ерөнхийдөө гэр бүлүүдийн хооронд гэр бүл тохиолддог одоо тэр араар тавих гэдэг зүйл маань хөвчлэн яг эрэгтэй хүмүүсүүд дийлэнх нь их хийх хандлагатай байдаг. Яагаад гэхээр одоо эхнэр нь өөрөө нөхөртөө гомцноороо ч юм уу те өөрийнх нь хэрэгцээ хангагдаагүй учраас одоо нөхрийнхөө хэрэгцээг боогдуулж байна. Тэгэн гутаа боогдуулаад ангууд те нөхрийгөө ч хүндлэхгүй те нөхрийнхөө хэрэгцээч ойлгохгүй байгаа тэр эмэгтэй хүний хажууд байснаас те өөрийг нь сонсоод байгаа. Тэгээд өөрийг нь ойлгоод байгаа, өөрийг нь хүндлээд байгаа. Яг тийм эмэгтэйтэй хэрвээ таарлах юм бол магадгүй те харилцаанд ороход тийм нөхцөл байдал нь үүсчихдээ юм. Тэгэхээр бид нэр өөрсдөө заримдаа нөхрийгөө яг тийм сорилтонд унгах тийм одоо үүс үрийг тавьдгийм байна. Тэгэхээр бид нэр одоо нөхрийгөө тэр хүслийг нь ойлгож мэдснээр магадгүй хэдий миний сэтгэлийн хэрэгцээ хангагдаагүй л бол би хизээч нөхрийнхөө хэрэгцээг хангах өгч чадахгүй гэдгээр биш. Харин ч нөхрийнхөө хэрэгцээг хангаж өгснөөр эргүүлээд таныг хайрлах, илүү ойлгох яг тэр хүсэл таны нөхөрт төрн. Дээрээс нь та нөхрийгөө ямар нэгэн байдалд унгаж хамтдаа гэр бүлээ сүрүүлэх тийм алдаа бас хийхгүй байх. Тэрнээс хамгаалагдах тийм бас боломжтой юм байна. Тэгээ Библиэлд хэлсэн байдаг шүү дээ. 1-р Коринт 7-гийн 5 дээр өөрсдийгөө залбиралд зориулахаас өөр цагуудад тусдаа битгий байгаарэ. Учир нь сатан та нарыг
бузар мөхсөл тачаалаар чинь та нарыг унгах үе гэсэн байдаг. Тийм учраас бид нар эхнэрүүд маань ч гэсэн яг нөхрийнхөө тэр хэрэгцээг ойлгож хүндэлснээрээ тэр нөхцөл байдлыг нь ойлгоснороо түүнийг бид нар бас хүндэлж ойлгож өгөх юм байна шүү. Сая энэ бас маш чухал тий нэгэн зөвлөмж байна. Тэгэхээр түрүүн ерөнхийдөө ингээд нөхрүүдэд өгж байгаа бас зөвлөмжүүдийг багцлаад аваад үзэх юм бол ойр дотнд байгаад тэгээд нээлттэй байгаад эхнэрүүдээ бас ойлгож өгч байх юм бол эхнэртэй үнэнч байх юм бол тийм ээ эхнэртэйгээ тэр харилцаагаа үргэлж одоо амар тайван байдлыг шагсан байдлаар байх юм бол танд бас өөрт чинь эргээгээд эхнэрийг чинь үзүүлэх тэр алхмууд нь тийм ээ хандлагууд нь өөрчлөгдөд ирнэ. Тэр та бүхэн би ч гэсэн ялгаагүй өнөөдөр энэ сонсож байгаа энэ зөвлөмжүүдийг амьдралдаа бас хэрэгжүүлэхийн төлөө одоо зүтгэн тийм ээ суралцсан хамтдаа. Тэгэд одоо яг би нөхрүүдтэй сүүлийн нэг зөвлөгөөг хэлээд тэгээд өнөөдрийн подкастыг бол дуусгая. Тэгээд номын зохиолч маань хамгийн сүүлд нөхрүүдэд зориулсан нэгэн чухал зөвлөгөө өгсөн. Энэ нь бол эхнэрүүдийгээ үнэлэх хэрэгтэй. Үнцэн өгөх хэрэгтэй. Тэ эхнэрүүдийнхээ хийж байгаа жоохон ч гэсэн үйлсийг нь үнэлж харцах. Тэ мөн одоо эхнэрийгээ үнцэнтэй байлгах гэдэг нэг юм ойлголт байна. Эхнэр чинь бол маш үнцэнтэй гэдгийг танд үнцэнтэй, миний эхнэр үр хүүхдүүдтэй үнцэнтэй, тэ миний эхнэр нь миний хувьд бол маш үнцэнтэй гэдгийг ойлгуулах, түнд өөрт нь ойлгуулах, мөн одоо түүнийг үргэлж хүндэлж харилцах тухай гарч. Тэгэхээр энэ дээр бас нэгэн их сонин одоо зүйлийг номын зохиолч маань олж харж дурдсан байна л да. Энэ юу гэхээр Еремая номын 2:32 дээр гардаг. Залуухан эмэгтэй хүн өөрийн үнэт эдлэлээ мартаж чадна гэж юу? Өөрийнхөө хормын үнэт эдлэлийг орхигдуулж тэр хормоо хийн гэж юу гэж одоо бичсэн байгаа тийм. Тэгээ эндээс бас нэг сонирхолтой зүйлийг олж харсан юу гэвэл манай эмэгтэйчүүд эхнэрүүд ялангуяа энэ хормын бөгжөө нөхөр нь зүүсэн байна уу үгүй байна уу гэдгийг зөнгөөрөө ингэж харж идэг байна л дээ. Одоо ингэж нөхөр нь ингэж яалчгүй одоо тайлах шаардлага гараад нэг ажил хийх гэдтэй нэг хар бор ажил хийх гэж юм уу бүгжөө муухай болох гэдэг гарна ч юм уу эсвэл одоо зарим нь таргалаад те бүгж нь багтгаа байлгах ч юм уу энэ байдлаасаа болоод нөгөө хормынхаа бүгжийг зүүдэггүй мэн л да. Тэнгууд энэ нэргийг нөгөө ихнэрт нь өөрийгөө ингээд үнэлэх үнэлэмж нь ингээд ихнэрт нь ингээд цанаас буураад байдаг гэнэ. Тэр миний нөхөр одоо юу гэдэг хормынхаа бүгжинд үнцэн нөхгүй тэр чинь тэгээд надад үнцэн нөхгүй байгаа гэж одоо өөртөө дотор шууд хүлээж авдаг. Тэгээд энэгээр бол ерөөсө нөхрүүдэд өгж байгаа зөвлөгөө бол та хормынхаа бүгжийг хизээж битгий биеэсээ салгаараа тий. Үнэхээр таархаа болсон байсан ч гэсэн тэр ганц бүгжийг бол эргээгээд томруулаад сунгуулж болно. Тэр нь их мөнгө орохгүй тийм үү. Тэгэхээр энэ хормын бүгж гэдэг бол нэг талаараа та хоёрын харилцааны батбэх байдлыг айгүйх тийм илэрхийлж яадаг тэр символ буюу илэрхийлэмж юм шүү. Тийм болохоор хормынхаа бүгжийг хизээж гараасаа бүү салгаараа. Яг гэвэл эн чинь та эмэгтэйгээ эхнэрийгээ асар өндөр үнээр одоо үнэлж байгаа тэр хүндэтгэж байгаа тэр нэгэн илэрхийлэл юм шүү гэдгийг маш тодорхой жишээ олгож тайлбарсан байна. Тэгээд яг тодорхой алхмууд юу хийж болох вэ гэвэл ямарваа нэгэн жижиг зүйлийг өөрөөрөө ингээд хийгээд гараад ирэхтэн би чамаараа бахархаж чинь те миний ихнэр мундаг шүү гэдэг үгийг заавалчгүй хэлж байгаараа. Мөн бусдын өмнө ихнэрийнхээ тухай сайн зүйлсүүдийг нэ магтан ярьж явах хэрэгтэй. Гэхдээ ихнэрийгээ одоо монгол үгэнд бол нэг тийм ямар дунд тэнэг ихнэрээ магтана гэж нэг тийм сонин үг байдаг аахгүй. Тэгээд би одоо бол яг тэр үгийг бодохдоо бас нэг тийм сайн үлгэр дуурайл гэр бүлийн харилцааг бол тэгж сайхан байлгах зүйл ерөөсөө биш байна тий. Магадгүй энэний утга нь цаанаа ямар байсныг би мэдэхгүй ч гэсэн өнөөдөр яг энэ үгийг сонсоход бол би яагаад эхнэрээрээ бахархаж болохгүй гэж би яагаад эхнэрийнхаа сайн сайхан үйлсийг нь бусдад ярьж болохгүй гэж тий. Эхнэрээрээ би
гоён гэж ярьдаг шүү дээ. Тэгээд тийм бол баймаар байгаа. Тэгээ угаасаа би миний хувьд бол яг тийм баймаар байгаа. Тэгэхээр энэ үгийн жоохон эсрэг байна тий. Эхнэр маань үнцэнтэй байх. Надад бол үнцэнтэй гэдгийг одоо бусдын өмнө бас харуулах хэрэгтэй. Ингэснээрээ харилцаа сайжирна тийм үү? Бидний хоорондын харилцаа л илүү одоо бат бэх болох юм аа. Мөн одоо их нэртэй хаалгыг онгойлгож өгөх те. За энийг бол ерөнхийдөө барууныхан маш их хийдэг одоо нэг барууны соёлч юм шиг харагдах үсээр хийдэг. Гэхдээ энэний цаана асар их нэртэй өгж байгаа үнс нь байдаг учраас тэр барууны соёл гэдэг л утгаар нь бид нэр дуурайхтай гол нь биш тийм ээ. Та өөрөө зүрх сэтгэлээсээ их нэрийгээ одоо хүндэтгэж үнэлж харьцаж байгаагийн илэрхийлэл юм аа. Их нэртэйгээ шин ямар нэг юмыг туршиж үзэх, хийх тийм ээ хамтдаа. Урд нь хизээч та хоёр магадгүй кинонд явж үзээг бол эхнэрийнхээ кинонд ураад тий. Орой хамтдаа кино үзэх, кино театрт очиж үзэх. Гэх мэтлэн иймэрхүү алхмуудыг хийх хэрэгтэй. За мөн эхнэртэй одоо урамшууллын үг тийм ээ хөлбөр янз бүрийн юмнуудыг үргэлж хилж явах хэрэгтэй. Жижиг ч гэсэн жижиг сажиг гэлтгүй эхнэрийнхээ өсөнд гарсан өөрчлөлт, нүүр царайнд гарч байгаа өөрчлөлт хийсэн өөртөө хийсэн өөрчлөлтүүдийг нь айгүй их тэгж анзаарж явах хичээгээрээ. Энэ нь мэдээж ирчүүдэд хэцүү байдаг. Гэхдээ хичээгээрэй гэсэн ба. Мөн үр хүүхдүүдтэй ээжээгээ хэрхэн хүндэлж явах ёстой талаар зааж сургаарай гэсэн ба. Зааж сургаарай. Энэ бол маш чухал зөвлөмж байна. Тэгээд эдгээр бүх зөвлөмжүүдийн доор бол номын зохиолч дандаа юу гэсэн байгаа вэ гэхлээр их нэртэйгээ хамтдаа Бурхны өмнө залбираарай. Хамтдаа залбираарай. Хамтдаа асуудлаа Бурхны өмнө шийдэж байгаарай гэсэн энэ онц чухал зөвлөгөө бол өгснөөр энэ номын маань ерөнхий бүх бүлэг бол ингээд дуусчин. Тэгэд мэдээж сонсогчтойгоо бас энэ хүн Love and Respect гэсэн гахалтай номыг болж үл худалдаж аваад тийм ээ уншаарай. Тэгээд бас яг л дотор нь өшөө маш олон жишээнүүд байгаа. Тэгээд бид хоёр бол одоо хэсэгнээс нь дурдж байгаа тийм ээ аль болох богинохон байх гэдэг хичээж байгаа. Тийм болохоор та бүхэн өөрсдөө аваад уншаад илүү өргөжтэй үр жимстэй байх болов. Тэгээд өнөөдрийн хувьд подкаста энэ хүрээд өндөрлөе. Тэгээд анхаарал тавин сонссон бүх сонсогчдоо тийм энэ хүртэл сонссон төвчээртэйгээр сонссон нөхрүүд эхнэрүүдтэй мөн нөхөр болох ч байгаа тийм залуучуудаа баярлалаа. Тэгээд ном маань та бүхний амьдралд хэрэгжээд тийм энэ үг бас амьдралтад үр жимс гаргаасай. Яг зүгт ариун үр жимс гаргаасай гэж өрөөгөөд өнөөдрийн подкаста дуусгая. Баярлалаа. Баяртай. Дараагийн